2018 оны хөрөнгө оруулалтын санхүүжилтийн тайланг сонслоо. Тэгээ эрүүл мэндийн яам бол бас одоо намар тавьж исэн тайлангуудынхаа ажлыг бол гүйцээж хийсэн юм байна. Ялангуяа сонгон хайрхан дүүргийн 2 дугаар хорон дээр өрхийн эмнэлгийн барилга дутуу байсан. Энэ ажлыгаа бас нөхөөд цаг хугацаа богино үлдсэн байсан ч гэсэн оны төгсгөлд бол хийсэн байна. Ингээд эрүүл мэндийн яамд бол бас талархлаа дэвшүүлж байна. За боловсрол соёлын шинжилгээ ухааны яамд бол 32 дугаар хорооны 640 хүүхдийн сургууль бол нэлээд удаашралтай. За мөн одоо өмнө дээр бол бас тендерийн шүүхтэр бол маргаантай байсан. Энэ ажлаа бол одоо энэ богино хугацаанд бас одоо шийдвэрлэж өгсөн. Энэ дээр бол одоо компани нь ажлаа эхэлж байгаа. Тийм учраас энэ 32 дугаар хороо бол ерөөсө сургуульгүй хороо байсан. Тэгэд энэ асуудал нь бол шийдэгдэж байна. За тайлангуудыг сонсоход хөдөлмөр нийгэм хамгааллын яам, эрүүл мэндийн яам, боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнууд маань бас энэ 2018 оны одоо энэ гүйцэтгэлээ бол одоо 85-аас 90 орчим хувьтай гэж гарч байна. Тэгээд энэ бол үнэхээр засгийн газрын мөрийн хөтөлбөр маань одоо хэрэгжихэд бол асар одоо төхөмтэй. 2019 онд бол сургуулийн маань хүртээмж, цэцэрлэгийн маань хүртээмжүүд бол одоо бүрэн бололцоотой болж байна. Ялангуяа сонгон хайрхан дүүрэг дээр бас одоо эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж байгаа тэр хөтөлбөр, за дээр нь баригдаж байгаа шинэ барилга маань бол одоо удахгүй тодорхой хугацааны дараа л ашиглалтанд орно гэж одоо мэдээллийг дэд сайд хийж байна. Тэгэд энэ бүх одоо зүйлүүд маань цаг хугацаанд авсан гэж бүрэн одоо хийгдэж байгаад нь Банкны орооны гишүүний хувьд бол бас одоо талархалтай байна. Тэгээд дэмжиж байгаагаа илэрхийлье. За баярлалаа гишүүд үг хэллээ.